Миний би 23 оны 5 сарын 18-нд Лоцын оргилд оролцсон байдیں۔ Тэгээд энэ хүү оргилынхаа талаар бас та бүхэнтэй хуваалцах болсондоо маш их баяртай байна. Энэ хүү бичлэгийг манай Минг Ман Шерпа маань над руу аль 2 жилийн өмнө явуулсан байгаа. Тэгээд бид нэрийг очихоос өмнө 1 сарын өмнө workshop дээр нөгөө expedition-ууд маань бүх нөгөө майхан сав одоо хүнд хэрэгцээтэй бүхэл юм аваачаад хураачаад жилийн дараа ахаад Эверестийнхаа сезоноос эхлээд ингээд бүх юм буцаж аваачиж бидний ая тавтахтай байдлыг хангах гэж ингээд бэлтгэл ажил хийдэг байгаамаа. Тэгээд биднийг очихоос өмнө ер нь аль Шерпа нар маань аль хэзээний өндөр авалтаа хийгээд бид нарт хэрэгцээтэй бүх хоол, унд, майхан сав бүгдийг кемп 1-ээс кемп 2 гээд өдөрт бараг 3-4 цаг яваад 2 өдөр яваад бүгдийг бэлтгэсэн байт юм байлээ. Тэгээ сарын өмнө нөгөө үндсэн хотгийг хүртэл маш их нөгөө чулуугийн наашчаасан зөөж байрлуулж нөгөө нэг жил болгон энийг нөгөө баашлаа сольж энэ нөгөө мөсөн гол болохоор яалтчгүй нөгөө тектоникийн тогтолцоогоор маш их тийм нөгөө хайлтанд орсон байдаг болохоор бид нарыг очих болгонд дандаа янзалдаг. Тэгэл өндөр авалт хийгээл буугаад ирсэн байх төртөл бас майхан хазаах ч юм уу хөдлөг ч юм уу янз янзын тийм нөгөө асуудлууд гарчихсан. Тэднийг өдөр болгон янзлж цэвэрлэдэг юм бэлээ. За энэ манай Шерпа болохоор одоо нөгөө нэг дээшээгээ бас майхан барих гад нөгөө ихнийхээ өндөр авалтыг хийх гээд дээр нөгөө нэг олон хүчил төрөгчөө аваач тавих маягаар нөгөө ингээд бид нэрийг очихоос өмнө 3-4 удаа гарсан байдаг. Би болохоор эхний өндөр авалтаар ер нь Шерпагүй гарсан. Бид нарт болохоор 4 өний дунд 2 Шерпа өгсөн. 2 Шерпа маань мэдээж юу гэж 4 өнд хүрэлцэх үү. Манай нэг бүсгүй 2 Шерпатай хамт өгсөн байдгийн. Тэгээд энэ манай Минг Ман Шерпа маань ер нь их тийм нөгөө видео хийх дуртай ютубер байгаа. Тэгээ олон дагагчтай. Энэ маань ингээд нөгөө одоо мөст хайхны маань бүх нөгөө байгаа байдал бүх юм ингээд яг бодтой үзүүлнэ. Англууд маань юм байдаг. Ер нь бол хүн айвал бүхий хийвэл бүү аа гэдэг зарчмаар энэ хөө нөгөө ангал мөсөн голоор явах ууланд төгсөх авиралт зэрэг маань миний хувьд бол хийгддэг байгаа. Хэрвээ би айх байсан бол хизэж тийшээ явахгүй. Сэтгэлийн төвчээр биеийн хүчний нөгөө маш сайн бэлтгэлийн хүчээр л бас үүнийг даван туулдаг юм байна гэдгийг энэ 23 онд Лоцын оргилд гарахтаа би бас мэдэрсэн. Лоцын оргилд гарахын өмнө би чинь 4 сар энэ хүн нөгөө Эверестийн бичлэг видео үхэл зовлон одоо юу л вэ бүгдийг би ерөөсөө төөж үзсэн байдгийн YouTube-ээс. Тэгэхээр би нөгөө сэтгэлийн хүчээ төвчээрээ одоо би яаж зохицуулах уу? Тэр дотоод хүчээ яаж ажиллуулах уу гэдгийг бол үзэж харж мэдэж судалж сэтгэлийн тэнхээгээ нэмжсэн юм байлээ гэдгийг одооний энэ байдлаас харсан. Ер нь бол нэг 2 метр орчим өсрөх бол юу ч биш байдаг. Тэгэл доотлын нөгөө шатаар нөгөө дамжиж гарах маань бас л ер нь бол маш чангалдаа тэн дээр хүмүүс нөгөө доошоо ангал харагддаг учраас маш хүмүүс их айсан байдалтай алхаж гарч байгаа нь ер нь харагддаг. Тийм болохоор хэрвээ өөрөө сэтгэлийн тэнхээ муутай айдастай бол хизээч ийшээ бүү зүглээрээ гэж хүмүүс бас их зөвлөдөг. Айцаас олж өөрийгөө ч болон өрөөлөг ч гэсэн янз янзын юмд унгаадаг, осолд оруулдаг тийм юм бас байдаг. Тэгээ айцаас болоод буцаад нэгдүгээр кемпч хүрэхгүй бас буцдаг хүмүүс зөндөө байгаа. Бас тиймэрхүү юмнуудыг маш их харж илаа, үзэж илаа. Тийм болохоор маш их төсвөр төвчээрийн туйл байж ижил. Энэ хүү аялалд Шерпа нартайгаа хөл нийлүүлэн алхнаа. За ингээд одоо манай энэ нэг гадаад
залуу ингээд шатаар гарч байна. Ер нь бол энэ сая би бол ер нь 8 м шатаар ер нь холбогдсон шатаар гарч ирсэн. Энэ ер нь 3-4 шатыг ингээд холбогдсон тохиолдол их гардаг. Ягаад гэвэл бид нарыг өгсөж буух хооронд дандаа нөгөө зам нь өөрчлөгдсөн, нуралт явагдсан, аваланч болцсон гэд тийм болохоор нөгөө зам засварын компани гэж байдаг. Зам засварын компани маань зам засварынхаа үйл ажиллагааг маш их хийдэг болохоор тэнд нөгөө нэг тэднэрт зориулсан нойл, тэднэрт зориулсан майхан одоо нэг кемп үнцэн хотгоос кемп нэг хооронд явах хооронд бас нэг ганц нэг майхан жорлон харагддаг. Тэнд бас хүмүүс заримдаа байрлалцсан нөгөө зам эвдэрсэн тохиолдолд дээшгээ хурдан явах байдлаар бас отголцсон байж идэг. За ингээм манай шерпа ингээд кино ингээд сайхан үргэлжлээд явж гин. Та бүхэн ингээд таалан сойрхоод үзээд бас Еврослоци хоёрын зам маань ямар хүнд хэцүү байдгийг бас харах хэрэгтэй. Ер нь шерпа нар бид нарыг очихоос өмнө нөгөө нэг сарын өмнө очичоод Үнцэн хотог 1-р кемп, 2-р кемп гэж бэлтгэсэн байдаг. Сүүлд яг зам тавих маягаар ер нь 3-4 гээд нөгөө нэг яг цаг агаарын хүн нөхцөлтэй байдаг болохоор төхүүлжээж ер нь бэлддэг юм билээ. Тэгэл эзний шерпан маань 3-4 удаа 2-р кемп хүртэл яваад бид нарын нөгөө нэг 5 дахь орчин бүрдүүлээд тэнд байж идэг. Тэгээл бид нартай дахин өндөр авалт хийж бид нарыг ингэж хамгаалж ингэ явж идэг л та. Гэтэ яг нөгөө эхний өндөр авалтаар бидний 4 өний дунд 2 шерпа өгсөн гэж түрүү ярьсан. Тэгээд яг шерпа хэрэгэлдэг ч хүмүүс байдаг, хэрэгэлдэггүй ч хүмүүс байдаг, хамт явдаг хүмүүс бас байдаг л да. За иймэрхүү жижигхэн бас нэг шатаар бас явдаг л да. Ер нь бол ангал доош их харагдсан байдаг. Заримдаа яг хүний хувцас, хүний цонх ингээд явахтай нөгөө хөлдсөн байдлаар нөгөө ганц нэг бүсэн ангалаар харагдчихэдэг. За тэгээ кемп 2 руу явхад бас л адилхан жижигэнч болов нөгөө бүсний авиралтуудыг хийсээр л явна. За энэ болохоор нөгөө кемп 1 дээр ярьж байгаа. Бас л кемп 1 дээр ирэхэд бас их л шүнжэнгөө бас хүчээ үзэн л тээ. Тэгээ аль болохоор нөгөө нэг тайван удаан явсан хүмүүс бас авиралтандаа амжилт үзүүлдэг гэдгийг нөгөө нэг 31 удаа гарсан Ками шерпа маань биднэрт хэлж ирсэн. Тэгээ яг л энийг би одоо энэ сүүлийн 3 удаа энэ өндөр аргалд явах болгондоо ямар ч хүн удаан явж байгаа хүн амжилт гаргадаг гэдгийг би бас өөрийнхөө туршлагаар харсан. Ер нь тэгээ бас 4000 та энэ Монголынхаа хайрханд ч гэсэн хүмүүс авирахад бас ер нь удаан, сайхан, тайван, тогтуу явсан хүмүүс бас авиралтай хийдэг. Гэхдээ яг нөгөө ер нь бол авиралтын явцсан маань бас цаг нартай цонхтой уралдана гэж байдаг болохоор хүн бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ хариуцлагатай байх хэрэгтэй. Хин нэг энэ хүүтэнд хүлээлгээд зогсоож майхнаасаа гарч ирж байгаа бол ер нь маш буруу байдаг. Хин нэг нь бас нөгөө алхахгүй зогсох тусам хүн чинь даарж идэг болохоор ер нь л 3:30 дуулзан ч юм уу 1:30 дуулзан ч юм уу яг тийм тогтсон тагтаас гарч ирэх ёстой. Уулын авиралт бол маш их хариуцлага, цаг нартай уралддаг, цонхтой уралддаг. Тийм авиралтуудыг энэ олон жил бас хийж байсан болохоор иймгүй туршлага хуваалцлаа. Одоо ингээд бид нар явсаар байгаад ингээд кемп 2 дээр ирж байгаа. Кемп 2 дээр нөгөө бүх оксижен ингээд бүх ингээд хоол бас яг Үнцэн хотог дээр байгаа шиг бас ая 5 дахьтай нөхцөлтөө бид нарыг бас ухтаж авдаг. Эренгүүт цай өгнө. Бид нарыг бас нөгөө ухтаж ирж цай өгнө. Бас альмаар дайлна. Бууж ирж явах хүртэл ухтаж ирж цайгаар ухтдаг. Тийм сайхан бас тийм нөгөө соёлыг бий болгоцсон байт юм билээ. Ер нь бол ууланд яваа нэг ухтаж цай өгөх
баяртай гэж үдэж өгөх маш сайхан санагддаг шүү дээ. Тэгээ манай энэ зэгц клуб маань ерөнхийдөө бас гаргаж өгч хүлээн авах талаараа маш их бас нөө Z generation-ийн болохоор бас тэрэндээ их хөөрхөн ач холбогдол өгöd идэм байлаа. Хичээгээч гэсэн бас хөөрхөн гаргаж өгч маш сайхан хүлээж авч тэгэл аяллаа замын турш бас асууж амар мэндийг ирж тэгээд тийм сайхан соёлыг бас зэгц уулын клуб маань бас бусдаа тийм үлгэр дуурал үзүүлээд түгээгээд тавьсан байлээ л дээ. Ер нь бол тийм соёлыг дэлгэрүүлсэн гэж хэлнэ л дээ. За тэгээд нөгөө кемп 2-оос кемп 3 руу бас ингээл шүнд хөдөлж байгаа. Ер нь бол яг уу цаг агаартай уралдахын тулд кемп 2 дээр хончч болно, хонхгүй ч үж болно. Тэгэл кемп 2 дээр нэг хэдхэн цагч бас амарчаад дээшээ өгсөж болно. Бид нэр яг энэ үед болохоор кемп 2 дээр хончоод бид нар бас өгсөж байсан. Тэгээд ягаад гэвэл би бас нөгөө ютубер биш болохоор энэ нөгөө бас хувааж оруулсан, таллаж оруулсан маш нөгөө үзэг цагийг бас хэмнэж байгаамаа. Ингээ кемп 3 дээр ирчээд манай Шерпа минь бас ингээд кемп 3-ын бичлэгээ хийгээд одоо бид нар ингээд дээшээ өгсөх гэж дахиад гарын хүч, хөлийн хүч хамтдаа 50-50% оролцож бас ерөнхийдөө амжилттай оролдоно. За 4-р кемп орох явцад бас ингээд нэг нас урсан Шерпа таарж исэн. Шерпа ч юм уу авиралт хийж байгаа хүн ч юм уу би бас харах дургүй ер нь бол зүгээр хажуугаар ном маны байдныхам гэл өнгөрөө явчихдаг. За кемп 4 дээр ирээд манай Шерпа биднэр зориулаад 3-ын 3 майхан барьдаг. Би болохоор тэнд ингээд майхан барихыг хүлээгээд зогсож. Ер нь бол 3 кемп 3 майхан барина гэдэг чинь бас маш их хүнд ажил өгөөд 3 майхан бариараа гэдэг. Тэгээ манай залуу барьсан байгаа. Тэгээ бид нар бас жоохон цөөхөн унтсан болохоор бит хоёр хамгийн сүүлд ингэж кемп нөгөө майхнаасаа гараад ингэж өгсдөг. За тэгээ нэг лачаа оргилд орж байгаа бүх хүмүүсийн араас бит хоёр ингээл яваалгаа. Ерөө сайхан 50 явсан бит хоёрын хувьд бол тэгээд яг нэг нэлээ их олон хүн байсан болохоор жоохон төвжрөл өссөнгүүд бит хоёр хажуугаар нь бас нэг хүлээгээ зогсоод ямар даарад альтай нөш нэлээ хүлээ зогс даарж явсан. Тэгээ сүултээ хоёулаа хажуугаар нь зам гаргаад ингээд төрүүлээ явчихсан. Ягаад гэвэл бит хоёр бас нэг хурд хүч байгаад байсан болохоор нэг хажуугаар нь зам гаргаа явчихсан. Шерпагаа дагаал явчихсан. За миний гутал болохоор бас нэг нэлээд 44 хайрцамаар энэ том гутал байсан болохоор ер нь бол мөсөө ингээд Шерпаны хаараас мөсөө өшгөлөд явахад бас маш их хүнд байсан. За энэ болохоор нэг Оросын уулчин 12 онд ингээд найз бүсгүйнхээ араас явж байгаад ингээд лацаа оргил дээр ингээд нас барсан ийм лацаа оргилын манаач хаятай ийм том биерхүү ийм нас барсан уулчин байдгийн. За ингээд бит хоёр 2023 оны 5 сарын 18-ны өглөө ингээд авиралтай амжилттай хийж дуусгаад энэхүү оргилд гарахад бас намайг ивент итгэсэн хандив өгсөн найз нөхөд Монголынхаа ард түмэндээ маш их баярлалаа. Тэгээ та бүхэндээ цаашдын ажил амьдралд нь элбэг баян эрүүл мэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Шерпад ч гэсэн маш их баярлж явдаг шүү. Дандаа ийм сайхан видеогоор намайг бас чимдэг. Тэгээд би энэ хүү видеог бас Монгол түмэндээ бас дэлгэрүүлдэг, түгээдэг, үнэн бодит байдлыг харуулж чадж байгаадаа маш их баяртай байгаа. Ингээд би үгээр та наргүйгээр би бол хинч биш гэдгийг энэ уулын спорт минь харуулж чаддаг. Уулын спортыг хүндлэхгүй байхын аргагүй, дурлахгүй байхын аргагүй, тэр байгалийн гайхамшигыг бишрэхгүй байхын аргагүй. Тэгээд ер нь бол эцэгцэд өөрөө өөрийгөө ялж явдаг юм билээ.